Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7-ны даваас баасан гарагийн 21 цаг 10 минутаас хүргэж байгаа айцаа хамтдаа давцгай оройтой амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 13-ны пүрэв гарагийн дугаар шууд өргөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Ханцаа Амийн найруулагчаар өндрөх нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MJ Motors Mongolia мөн Ард жанчуулангийн анхны хамтрагаас авсан аршин хандгаатай жанчуулан хамтран ажиллаж байна. Шонхроттой өчигдөр мэндийг хүргэе. За бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргэе. За 4 өдөр битүүр бодит гэмт хэргийн тухай та бүхэндээ танилцуулдаг. Нэвтрүүлгийн ямар хэрэг ярих хаа тавьчихсан дуртай. За амиг ямар хэрэг ярих вэ? За би уламжлал ёсоор Монголд болсон гэмт хэргийг танилцуулна. Тэгэхээр нохоогоор сураггүй болгосон хүмүүсийг ирж олсон нэгэн нохоогоор олсон байна шүү дээ. Тийм нэг хэргийг ярьж өгнө дөө. Та гэхдээ дээр нөгөө нохоо аварсан уран. Тийм. Тэрний зүг гэсэн үг тий. Энэ болохоор тас гэдэг нохоо. Арай өөр юм биш тий. За. За тэгэхээр өнөөдөр бас нэг сонирхолтой төхөйг сонсон. За манайхан групптэй нэгдэж амжаагүй бол Facebook хайлт хэсгээр амар цаг гэж хаагаад групптэй нэгдэр яа тэгэхээр бит хоёр нөгөө түүхүүдийг уншаад байгаа шүү дээ. Сонсогч маргааш болно шүү дээ. Тий. Тэгэхээр маргааш хүрхээс өмнө урдчилж наан нас хүрвэл маргааш ярьж магадгүй. Үнэн. За тэгэхээр би шууд хэрэг орцгоё. За өнөөдөр танилцуулах хэрэг маань хүүг минь цаазлаач гэсэн хэрэг байна. Тэгэхээр яагаад одоо хүүгээ цаазлуулах гэдэг вэ гэдэг тухай ярих нь гэсэн үг. За 2010 оны 4 сарын 17-ны үүрийн 2 цаг үед Японы Тоёкава хотод байрлах орон сууцны хороолд амьдардаг нэгэн эмэгтэй гэнт нойрноос сэрж. Учир нь цонхоор улаан тод туяа тусч исэн гинэ. За тийм эмэгтэй гайхаад юу усныг мэдих санаатай цонх руу төхөж чад харсан чинь хажуутлынх нь хөр шайлна буюу одоо Ивасай гэдэг гэр бүлийн байшин шатж исэн юм байна. За тэгээд тухайн үед гал гарсан гэрт гэрийн эзэн 58 настай Ивасай Ичими болон за түүний эхнэр 57 настай Ивасай Масаку. За мөн тэдний 3 хүү. За мөн 3 дахь хүүгийнх нь эхнэр болон охин байсан юм байна. Тэгэхээр гал гарсан байшинд нийт 7 хүн байсан гэсэн үг. За ингээд бүсгүйс хандаж твдэн гал команд дуудаж удалгүй гал команд хэргийн газар дээр ирсэн. За гал гарч байгаа байшингийн гадаа дунд хүүн яахаа мэдэхгүй гэрийн зүг харан сандарч твтэн зогсож байгаа харагдсан. За учир нь залуу үүрээр сонингийн хүрээлт хийдэг ажилтай байсан учраас гал гарахаас өмнө аз таарч гадагшаа гарч таарч л дээ. За тэгэхээр гэрт 6 хүн үлдсэн болж таарч байгаа. За ингээд баг хүүгийнх нь охин дөнгөж 1 настай буюу юм жоохон хүүхдээс учраас гал командын ажилчид энэ талаар сонсоод аль болох хурдан галыг унтраах гэж яарвч аж эхэлсэн. За ингээд хэдэн цагийн дараа гал унтарсан бөгөөд 2 давхар бол ерөөсө тэр чигтээ шатаж дууссан. За дотогш орж шалахад байшингаас 5 хүн олдсон. Уг нь 6 хүн байх хэрэгтэй байгаа шүү дээ. За гэрийн эзэн Ивасай Ичими болон оч охин 1 настай Томуми нар хитийн амьсгалуурсан байсан. Харин үлдсэн гишүүд хүнд гэмтэл аваад гэхдээ амьд үлдэж чадсан эмнэлэгт хүргэгдсэн байдаг. За гал командын ажилчид хайлтаа өргөжлүүлж эхэлсэн. Яа тэгэхээр том хүү 30 настай Ивасай Такаюки болтохгүйсэн. 6 хүн байх хэвээр том хүн болтох байгаад. За тэгээд тэд түүнийг нуранган дарагдсан байж магадгүй хэмээн нэгдүгээр хайсан боловч олж чадаагүй. За ингээд цагдаа нар хэргийн газрыг шалгаж агаад нас орсон гэрийн эзэн Ивасай Ичими болон за ач охин Томумигийн нүүрс мэд түлэгдсэн цогцыг ажиглаж агаад мясны шарх болсон гинэ. Гал чадаж нас орсон юм болов гэсэн чинь мясны шарх авсан байна шүү дээ. За мөн ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн үлдсэн гэр бүлийн гишүүд ч бас мясны шарх аваад бас бие мэдлэн хүнд байсан. За тэгэхээр энэ хэрэг зүгээр ч нэг гал гарсан тий галын хэрэг биш хүн амны хэрэг болж өөрчлөгдсөн. За удалгүй ухаангүй байсан гэр бүлийн гишүүдээс баг хүн ухаан орж арай ядан цагдаа нарт хэлсэн үг байгаа. За тэрний юу гэсэн бэ гэхээр ах Такаюки тэр мөн новш охиныг минь алсан гэж хэлсэн. За ингээд цагдаа нар том хүү Ивасай Такаюкиг хайж хэлсэн. Нэг л хүн олдохгүй гадсан том хүн өссөн шүү дээ. Тэгсэн чинь алуурч болж таарж байгаа. За эхлээд шатсан гэрийнх нь ойр хавцаа хяналтын камерыг шалгаж үзсэн. Гэхдээ ч одоо 2010 оны үед гарсан хэрэг учраас хяналтын камер тухайд арай бага л байж л дээ. Түгээмэл байгаагүй учраас олоход амар байгаагүй. За тэгээ энэ үед мөрдөгчд бодож л дээ. Хэрэгтэн аавынхаа оршуулган дээр бас ирж магадгүй гэж таамагласан юм байна. За ингээд оршуулган ёслын гадаа цагдаа нар ингээ оттолтонд байсан гэсэн үг. За тэгсэн удалгүй яг нөгөө цагдаа мөрдөгчдийн бодсон шиг Ивасай Такаюки хэрэгтэн хав хар хувцс өмсөд нүрээ нууцсан байдалтай оршуулгын ёслол болж байгаа газрын ойролцоонд эргэлзсэн юм байна. За ингээ удалгүй цагдаа нар барьсан. За хамгийн түрүүнд түүнээс яагаад гэр бүлийнхнийхээ хөнөөх болсон шалтгааныг нь асууж тэгсэн хэрэгтэн толгоогоо бүхийлгөөд амандаа юм л бухтнаа суугадсан. Тэгээ юу нь ойлгохдохгүй амандаа юм бухтанж ирсэн дээшээ хараад өөрөө дураараа аашлаад интернет тасдсан штэ. Тэгэхээр миний уур хүрэл алдсан штэ гэж хэлсэн байдаг. За ингээд цагдаа нар гэр бүлийнхнийхээ алсан шалах гэж оролцсон те. За мөн одоо аавыгаа тэр дүүгээ алсан шалтгаан нь интернет тасаснаас
болсон гэж тайлбарлахаар ер нь бол үнэхээр гайхсан. Интернет тасарснаас болоод хүний амьнаас нь хүрнэ гэдэг бол байж боломгүй явдал шүү дээ. За гэж хэрэгтний ах дүүс түүнийг ийм үйлдэл хийж болох хүн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. За учир нь хэрэгтэн Такаюкигийн бага нас тийм ч сайхан дурсамжаар дүүрэн байгаагүй гинэ. Аавынх нь ээж буюу эмээ нь аавыг нь өөрийн өмч мэт аашилдаг буюу байнга л ингээл ээжээс нь харамлцдаг. Миний хүүхэд чи ингээ миний хүүхдийг авчлаа гэл ингээл бэрээс харамлаад байгаа гэсэн үг ч тийм. За тэгээд чийл хүүгмэнд булаасан гэж ингээд ээжийг нь хараад зүгэж дээрлэгдэг байсан. За тэгээд сүүлдээ аав нь арх ууж ирэх болсон. За тэгээд арх ууж ирэхээр л ихнэр хүүхдүүдэд зодож нүддэг болж. Тэгээд үүнээс нь болоод хэрэгтэн Такаюки маш дотогшоогоо чимээгүй нэгэн болж өсөж торинсон. За ямар сандаа бага ангийн сурагч байсан 6 жилийн турш анги дээрээ ганц ч үг ган хийж авгүй нэ. Жохон хүүхэд штэ бага ангийн сурагч байсан мөртлөө 6 жилд анги дээрээ юу ч хэлж аваагүй. Хав гэртээ бол ганц 2 үг л хэлдэг л байж л тэ. За ингээд юу ч дуугарахгүй байдаг байдалтай маш удсан. Тэгээд жишээлбэл анги дээр ариун цэврийн өрөө ормоор байна гэж хэлж чадахгүй байсараад өмдөндөө хүндэржсэн тохиолдол байсан гинэ. За тэгээд түүний энэ байдлыг ангийнх нь хүүхдүүд ажиглаад дооглож эхэлсэн. Тэгээ шоглон, дээрлэх нь энэ хэрэгтний ганц аз жаргалтай байдаг зүйл нь юу байсан бэ гэхээр сургууль дээр очихоор цааны цагаар гоё хоол өгдөг байсан. Учир нь аав чурд муудалцаад хоол ундаж бас олигтой өгч явуулдаг л гэж л дээ. Тийм учраас сургууль дээр ядаж амттай өссөн хоолоо идэх боломжтой байдагт ганц баярладаг зүйл нь байсан гэж байна. За тэгээ ийм байдлаар өсөн торинсон тэрээр сүүлдээ бодит ертөнц биш технологи буюу тоглоомын ертөнцид илүү дуртай болсон. Бодит байдлаас илүүтэйгээр. За учир нь тоглоомын ертөнцид хинч түүнийг дээрлэхэж доромжлохгүй шүү дээ, тий. За тэгээд дунд сургуульд ороод компьютер сонирхон судалж эхэлсэн ч энэ талын чадвар байгаагүй юм уу тэгээ сүүлдээ бол байсан. За тэгээд дунд сургуулаа төгсөөд ахлах сургуульд орох хэрэгтэй байсан ч ороогүй. Талхны үйлдвэрт оронд нь ажилд орсон байдаг. За үйлдвэрт ямар ажил хийдэг байсан бэ гэхээр талх уудалдаг ажил хийдэг ажил, тий. Айхтар болох хүнд ажил биш. Гэхдээ тэр өөрөө хариуцж байгаа ажлыг бол маш сайн хийж чаддаг байсан. За тэгвэл энэ хэрэгт нь ганц асуудал байсан. Тэрний үгээр хүмүүстэй ерөөсөй харилцаж чаддгүй. Жишээлбэл одоо дараагийнхаа шинэ ажилчид орж ирэх юм бол хийж байгаа ажлаа зааж өгөх хэрэгтэй байсан. Зааж өгөхгүй эргэн тойрны хүмүүстэй юу ч ярихгүй яг хийх гэсэн ажлыг нь бол ингээ сайн хийждэг. Тэгээд сүүлдээ нөгөө дарга нар нь одоо санаа зовж гисэн маалдгаа одоо энэ ажилтныг яана энэ чүтүүдийг өөр хүн амтан зааж өгөхгүй гэхээр байнга одоо өөр хүн ирээл тэр ажлыг нь зааж өгөх хүндрэлтэй байсан. За тэгээ ингээд явцдаа хэрэгтэн ажилласаа гарсан. За тэгээ энэ үед ер нь ажилласаа гарсныхаа дараа гэртээ бүх болсон буюу гэл гэрээ хаалга дотроос нь түгжээл өрөөндөө байдаг болсон. Сэтгэлийн маш гүн хямралд орсон гинэ. За хоёлаа хамтраашаа танилцуулаад өргөжлүүлье. За тэгээ нэвтрүүлгийн хамтраалагчаар MG Motors Mongolia Английн 100 жилийн түүхтэй MG автомашины брэнд байгаа Шанхайд угсрагддаг Хятадын хамгийн том SAIC Motors компанид үйлдвэрлэдэг байна. За тэгэхээр энэ SAIC мотор нь герман машин үйлдвэрлэлээр дэлхийд бүр алдартай. Монголын нөхцөл маш тохирсон шинэ 2024 оны тэг км-ийн гүйлттэй машины үнийн хувьд болохоор 35 40 45 75 90 95 135 сая хооронд худалдаа авах боломжтой юм байна. Тэгэхээр энэ автомашины брэндийг Global Motors компани Монголын зах зээл дээр оруулж ирээд импортлж байгаа гэсэн үг. За бүх машин 2024 оны шинэ загварууд ирсэн. Бүх машин дээрээ одоо баталгаатай. За бүх машин дээрээ бүх зээлийн нөхцөл байг дээр онцлогтой юм байлээ. За онцлогоос нь дурдах юм бол RX 8-ийн дараагийн төрөл RX 9 ирсэн байгаа. За тэгээ MG-ZS стандарт 40 сая, MG-ZS Comfort 45 сая тэгээ гуруула автомат хөдөлгүүртэй. За давуу тал нь Европ стандарттай, Euro NCAP аюулгүй 5 од бүхий үнэлгээтэй, бензин зарцуулалт бага, үн хямд, хөдөлгүүр нь JDI хөдөлгүүртэй юм билээ. Энэ болохоор нөгөө герман автомашины төлхөө хэрэгэлдэг гэсэн. За тэгээ MG брендийн автомашинууд бүгд ган хийц буюу сайжруулсан төмөр бүтцтэй. MG брендийн бүх загварууд нь cruise control буюу хурд түгжигчтэй юм билээ. За бас нэг гоё зүйл нь өнгө модель опшнтойгоор захиалах боломжтой хүссэн өнгө модель гэсэн үг шүү дээ. Та яг юу хүсэж байна, ямар өнгөтэйг авах хүсэж байна. За тэгээ машины маркаас хамаарат 2WD, 4AWD, 4WD гэсэн хөтлөгчийн төрөлтэй мэлээ. За мэрэгсэн инженерийн багта бүх машины сэлбийг 14 хоног захиалгаар нийлүүлэх нэ. За банк болон банк усаар зээл гарах боломжтой юм. 30-аас 96 сарын хугацаанд тэгэхээр 2024 он нээлттэйсэн 4 төрлийн машин байгаа. За хийг байршлуулсан дурдвал Баянзүрх дөрөв 26 дугаар хороо Өнөөгийн гудамжны Эду кампус хотгоны Global Motors-ын шоурум байрлаж байна. За 2 дахь салбар нь Хаул дүүргийн 3 дугаар хороо Ноолорын гудамж Гоёа гişмэрийн үйлдвэрийн эсрэг тал нь Global Motors MG Motors-ын шоурум байгаа ах нэ. Борлуулалтын албатай холбогд хотсын дугаар 99-2 74 46, 99-7 75 48 гэсэн дугаарлал холбогдорой. Social хаяг нь Global Motors цэг имэн гэдэг хахараад ирэх нэ. Баярлалаа хамтраажилсан MG Motors Mongolia байлаа. Баярлалаа. За ингээд тэргээр үргэлжлүүлье.
За энэ үйлдвэрийн ажлаасаа гараад уг нь сурталчилгааны цаас тарах ажил бас хийх нь хийсэн. Гэхдээ ажил юроос өөртөө тохирохгүй байсан мөлий. Хүмүүстэй харьцах ажил бол ингээд тохирохгүй гадсан. За ингээд өрөөндөө ороод сэтгэлээр нэлээд хямарсан л та. Би ерөөс ингээд ажил төрөл бол хийж чадахгүй байна гэх. За тэгээ гэр бүлийнхэнтэйгээ жууж ярихгүй өрөөгөө дотроос нь дүгжээл ингээд суучна. Тэгээ аав нь хаяа ярьж түүнтэй "Гү чи нас бий төрсөн хүн байна. Ажил төрөл хийх цагчин болсон" гэж хэлдэг байсан боловч ер нь хоорондоо ярилцаад ерөөс ойлголцдог байсан. За тэгтээ гэрээсээ хаяа нэг гарах нь гардаг. За хизээ гардаг гэхээр аав нь ATM ашиглаж чаддаг байсан гинэ. Мөнгө төр өөр авч чаддаг байсан. Тийм учраас аавыгаа дааж яваад ингээд зааж өгдөг гэж. За ингээд сүүлдээ аав нь угаасаа одоо би цуг яваад мэдэхгүй юм чинь чи ингээд миний мөнгөтэй одоо хадгаламжийн төвчийг хариуцч чаа. Тэгээ мөнгө төр хэрэгтэй боллоо гэж ингээд авчаад өгч гэж хэлээд хэрэгтэн Такаюкид хадгаламжийн төвтөр хариуцуулаа өгсөн. За ингээд хэрэгтэнд аавынхаа мөнгийг хүснээр өрөх боломж гарч ирсэн. За ингээд сар бүр эцэг ихтэй за Монгол мөнгөөр тооцоод үзэх юм бол 1 сая төгрөг орчим мөнгийг өгчөөд тэгээ өөрийн одоо үлдсэн мөнгө бол ингээд өөрийнхөө мөнгө юм шиг үрдэг болсон. Тэгээ эцэгийнхээ нэр дээр сүүлдээ зээлийн карт хүртэл нээлгсэн. За тэгээд хэрэгтэн Такаюкийн өрөөнийхөө үүдэнд ингээд битүү хүргэлтийн хайрцаг овоолдог гэсэн гинэ. Яг тэр нөгөө маш их хэмжээний мөнгөтэй болсон байгаа даа ш. Аав ээжийн мөнгөтэй болсон учраас тэргээр ингээд шопинг хийгээл онлайн шопинг гээ тэр нь яг хайрцаг нь авчирдаг болсон. Тэгээ сүүлдээ эцэг нь сэжигж хэлждэггүй ч та юу мөнгөөр ийм их модалж аваад төглөөгээд. Тэгээ сүүлдээ өөрсдийнх нь мөнгийг хүүн хүслээр өрж байгааг олж мэдээд за чамаас олж одоо гэр бүл минь дампуурлаа гэд хэрэгтнээс картыг нь булааж авсан. За үүнд ууралсан хэрэгтэн дахин өрөөндөө ороод дотроос нь хаалгаад өгчөөд алга болсон. Тэгэд аав нь ч гэсэндээ нэлээд бухимдаад өрөөнийх нь хаалгыг нээж уулзах гэж оролцсон боловч сүүлдээ гараа гэмтээгээд нээж чадаагүй. За хэрэгтэн гэхдээ зүгээр суусангүй нууцаар интернетийн гэрээ байгуулсан байдаг. За үүнд бухимдсан аав нь уурандаа интернетийн тасалдсан юм байна. За тэгсэн хэрэгтэн интернетийг нь тасалсанд бүр ингээ галзууртлаа уурлаад би та нарыг зүгээр өнгөрүүлэхгүй дээ бүгдийг ч н алаад дараа шатаандаа гэж орилсон. За ингээ хэрэг гарахаас 2 хоногийн өмнө хэрэгтэн гэр бүлийнхэн лүгээ юм авч шидэн бухимдаад сүүлдээ ингээ цагтаа хүртэл ирж исэн. Тэгээ үүний дараа дахиад интернетээ нууцаар очиод холбуулсан гинэ. За ингээ интернетийн гэрээ байгуулаад интернетээ холбуулад 4 сарын 16-ны шөнө хүүгийнхээ үйлдэлд уур нь хүрсэн аав нь интернетийн одоо ингээ бүр утсыг нь хаачаар таслаа хийсэн байна. Тэгээ үүнийг харсан хэрэгтэн эргэл буцалтгүйгээр гэр бүлийнхнээс өгшөө авахар шийдсэн. За ингээд хэрэг гардаг өдөр өөрийн 2 цагт нэг давхрын гал тогооноос хутаг аваад хамгийн түрүүнд эцэг хийхээ өрөөрөө хөдөлсөн. За тэгээ орж ирэнгүүтээ хэн интернет тасалсан бэ гэж ашгарсан. За хэрэгтэн ч хэн гэдгийг мэдчихсэн учраас шууд аав руугаа дайрч хутгалж эхэлсэн. За ингээд аав нь их хэмжээний цус алдан газар дээр амьсгал хураасан. За хэрэгтний уур бухимдал дарагдахгүй байсан учраас үргэлжлүүлэн ээж болон дүүгийн гэр бүлийнхэн л утгатай дайрч гэмтээсэн. За хэрэг явдал ерөөсө 10 минутын дотор л өрнөж дууссан байдаг. Хэрэгтэн гэр бүлийнхнийг нийт 40 гаруй удаа утгалсан. За тэгээ удалгүй хэрэгтэн байшин шатаагаад зүхтгаар шидэж өөрийнхөө өрөөнд орж хүнжлөө шатаагаад гал дүрлцэж асч те одоо бүр дээш асч байгааг нь хараад за үүний дараа бол гарсан. Тэгээ гарч явахдаа хувцсан дээр нь цусны тол байгааг ажиглангуудаа тайлаад эргүүлж хавлаад өмсөд ингээ гарсан байдаг. За гэвч түүний зүхталд удаан үргэлжилгүй баригдсан гэдэг нь бол түрүүн баригдсан талаар нь танилцуулсан те. За ингээд 2011 оны 11 сард шүүх хурал болсон. За мэдээж шүүх хурал болохоос өмнө хэрэгтний сэтгцийн байдалтай энэ үнэхээр эрүүл ухаантай хүн үү гэдгийг шалгаж үзсэн. За тэгсэн гэр бүлийнхэн ч мдээгүй нэг нууц илэрсэн. За юу гэхээр хэрэгтэн Такаюки оюуны хомсдолтой байснаас гадна аутизмтай хүн байж. Тэгэхээр өвчнөд байсан учраас одоо бүр багаасаа хүмүүстэй зохицож чаддгүй л байж л те. Энийг нь болохоор гэр бүлийнх нь хинэн ч мдээгүй. За тиймээс шүүх хэрэгтэн юу хийж байгаагаа өөрөө ойлгож ухамсарлаж байсан эсэх талаар бас нарийн мэдэх шаардлагатай болсон. За ингээд түүний өмгөөлөгч юу гэж түүнийг өмгөөлсөн бэ гэхээр хэрэгтэн хүн амны хэрэг үйлдэж бусад руу дайрсан үнэн боловч тэдний амь насанд хүрэх зорилготой бол байгаагүй. Ер нь бол тэрийгэж сайн өөрөө ойлгоогүй оюуны хомсдолтой аутизмтай хүн шүү дээ. За тиймээс өөрийн хийж байгаа үйлдэлээ хянаж чадаагүй байх хэмжээнд те ер нь ингээд би яг хүн үний амь насанд хүрэх гээд шүү. Ингээд утгалж чаар энэ хүнчүүд амь насаа алдах юм шүү гэдэг энэ хүн ойлгож чадаагүй байсан гэх байдлаар өмгөөлсөн юм байна. За харин цагдаа нар бид түүнийг 4 сарын турш ажигласан, шалгасан, тэрээр өөрийн хийсэн үйлдэлтэй хуулийн хариуцлага хүлээх хэмжээний чадвартай гэж дүгнж байгаагаа хэлсэн байдаг. За энэ үед гэрчээр хэрэгтний баг дүүгийнхэн гэр бүлийг гэрчээр оролцуулсан юм байна. За тэгсэн юу ч гэсэн бэхээр хэрэгтэнтэй хамт амьдрахдаа оюуны хомсдолтой аутизмтай гэдгийг юусоо бид нар мдээгүй. Хэрэгтэн бүр эцэг хий маа нэр дээр зээлийн карт нээх хэмжээний ухаалаг хүн байсан шүү дээ гэж хэлсэн. За мэдээж дүүгийнхэн гэр бүл нэг настай охиноо алдсан шүү дээ. Тийм учраас хэрэгтний талд мэдүүлэг өгнө гэж бол юу нь байхгүй л баг. За ингээд
тэнд хэрэгтэн цаазаар авахыг хүсэж байгаа гэдгээ энэ дүүгийнх нь гэр бүлийнхэн илэрхийлсэн. За хэрэгтний ээж ч гэсэндээ би ийм аимшигтай алуучантай амьдарч чадахгүй. Түүнийг цаазал хэмээн хэлсэн. Гэвч сүүлдээ ээж нь энэ байр суурийг өөрчилсөн байдаг. Учир нь дараа нь хэрэгтэнтэй очиж уулзсан гинэ. Тэгээ уулзсан чинь уйлаад чин сэтгэлээс ээжээсээ уучлалгүйсэн. За тиймээс ээж нь хүүгээ өршөөгөөд за хүүг минь цаазлахгүй 20-30 жилийн ял онооход болох юм шүү дээ гэж хэлсэн. За ингээ удалгүй шүүх хурал болж хэрэгтэн хэрэгээ хүлээх чадваргүй гэж үзсэн бөгөөд хэрэгээ хүлээх чадвартай гэж үзсэн шүү уучлаарай. Хэрэгээ хүлээх чадвартай гэж үзээд түүнд 30 жилийн хорхол оноосон байдаг. За дараа нь хэрэгтэн гэр бүлийнхнээс уучлалт гуйж цаг хугацаад буцааж болдог бол алдаагаа засахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Тэгтээ ял нь бас хүнд байна гэж давж заалдсан байлээ. Тэгтээ ял нь бол хэвээрээ үлдсэн байдаг. Тэгэхээр нөгөө багаас нь жоохон анхаарсан бол тийм ээ. Тэр одоо 6 жил нэг ч үг дуурахгүй байгаа хүүхд яаж утсан ч асуудал байна л гэсэн үг үстэй. Аутизмтай, оюуны хомсдолтой байсан гэдгийг нь юус хинч мэдээгүй л байгаа юм. Харин тийм. Тэгэхээр аав ээж нь анхаардаггүйсэн бол таарах гэдэг юм уу. За аав ээж нь мэхэд багш нь ягаад анзаараагүй юм бол тэр хүүхд бицсия гэж хэлж чадахгүйгээр мэдээж энд нэг зөвтгөөгүй л дээ. Зүгээр л тухайн үед нь бага үед нь арга хэмжээ авцсан бол тий. Яах ч байсан. Би бицс мараны гэдгийг хэлж чадахгүй өрөндөө бицс хүртэл тэнд сууж ин гэхээр яг цоор хүн биш үл болж байгаа юм шүү дээ. Та ер нь л асуудалтай л хүн байсан байна л да. Одоо хүн амны хэрэг үйлдсэнийг нь бол өмгөөлөх боломжгүй шүү дээ. Аимшигтай хэрэг үйлдсэн. Нөгөө талаараа ер нь ийм сэтгцийн асуудал гэдэг маань өөрөө сүүлд маш одоо айхтар зүйлд хүргээд шүү дээ. Тэгэхээр сэтгэл зүйн асуудлуудыг бол яг л одоо бид нар өвчнөд адилхан хүлээж аваад эмчлүүлж авах шаардлагатай. Ер нь хүүхдээ ч гэсэн маш сайн анхаарч те яг юу нь болохгүй байгаа яаж хийж байгааг ч гэсэн анзаарч авах шаардлагатай. Ер нь л дуугаа авраагаад ч юм уу дуурахгүй ч юм уу нэг бол огцом уурлаад сонин үйлдэл хийгээд байвал ер нь л мэрэгжлийн хүмүүст нь хандвал зүгээр юм болоо даа л гэж бодож байна. Та аюултай юм болжээ. За баярлалаа. За одоо яг үзэлт бол 1.2 кГц явж байна. Тэгээд юуг нь хараа сууж ин л та би. Дарсан лайкийн тоо, шеэрийн тоог хараа суухаар энэ харьцуулахаар шал бүр 120 лайк дарсан байна. 27 шеэртэл ингэ явж байна. Манайхан лайк шеэрэгээд үзэж байгаарэ. За үргэлжлүүлэн дараагийнх нь хэргийг хүргэе тийм ээ. За нохой бол одоо Монгол Улсын цагдаагийн төвхөнд маш олон гэмт хэрэгтээр хамтран ажиллаж ирсэн, хүн гэмт хэрэгүүдийг илрүүлж ирсэн. Туршлагатай тэгээд юм гавьяатай гэдэг байгаа штэ. Тэгээ ураа нохойны талаар би 2-3 ч түгээх хүргэсэн үү те. За өнөөдөр тэгвэл тас гэдэг нохой баг хүргэе тийм ээ. За өвөл цас нэвсийг талаарж Алтайн уус цасан дундаас дөнгөж цугаж исэн буюу нэлээ хүүтэй болж исэн ба. Энэ болохоор 1960 оны өвлээсэн. Манхан сумын баясгалан амьдрал нэгдлийн дарга лувсан хахир хатуу өвлийн гарц багтаах шиг авах гээд нойр хойлгүй нэлээд л завгүй ажиллаж байсан юм байна л да. Өвлжил том бэрхшээлтэй байснаас гадна саяхан манхан суманд нэгдээд нэгэн баригад болсон байдаг юм байна. Ингээ мөн хайрхны байдал нэлээд л хүндээсэн цас таарчихсан. За тэдний сэтгэл санаач гэсэн гундуу байсан нь мөн хайрхан сум хിവэрэ байх нэгэн үзүүрт бодол байсан юм байна л да. За сум л хിവэрэ байх юм шүүгээд. Ингээ манхан сумын нийт баригад нэгдлийн гишүүд загчин мөн хайрхан сум тэр чигээрээ бүгд урайхаа ястан байсан учраас нутаг ус зан заншил өмч хөрөнгө ажил хөдөлмөрийн их маргаан зөрчил хоорондоо байн гардаг байсан юм байна. Нөгөө ястай хооронд ингээ мөн хайрхан сумын дунд сургууль суралцах хүүхдүүд нь манхан суманд очиж суудаг. Нэгдлийн гишүүдийн хурал цуглаан, нам, ивсэл, олон нийтийн байгууллагын нэгдсэн хурал гээд мөн хайрханаас манхан сум хүртэл цаад захын айл гэхэд 200 гаруй км холоос явдаг байсан учраас нэгдээс гарах зардал, чирэгдэл, асар их болж мөн хайрханд бүх төрлийн үйлчлэгээ үзүүлэх гээд манхан сум хэсэг хугацаанд эдийн засгийн хүндхэн байдалтай учирч ирсэн юм байна. За ялангуяа алс бөглөө мөн хайрханд очиж ажиллах хүн малын эмч, багш, бусад албан хаагчид ерөөсөө олдож өгөхгүй л байгаа даа. Энэ зах руу ч явахгүй гэдэг. Ингээд зөвхөн мөн хайрхны үндс нутгийн л хүн бол тийшээ явдаг байж. За тийм мэрэгчлэлтнээс хитэнчсэн тухайн үед нэлээ ховор ажилтны 1960-аад оны үг шүү дээ. Ер нь тийшээ томилогдно гэдгийг бүр асар том шийтгэл хүлээж авсан санагддаг байж л тийм цөллөгөр явчуудаа гэж ойлгодог байж. Нам захиргаа хүн томилох явуулах гэж үүлээ үздэг байж л дээ. Захиргадан томилогдох боловч очих хүн ховор их ихтэй зарга залхаа болоод буу юм болдог байж. За энэ өвөл мөн хайрхан сум малын эмчгүй болсон учраас тийш нь хэнийгээ явуулдаг юм блэ гэж лувсан дарга бодол дарагтаад ингэ явж байж. За малчдын дунд малын эмч маш чухал байсан учраас нэн даруй томилоод явуулахгүй бол баггүй бэрхшээл тохиолдоод байсан байгаа. Өвөл одоо болцсон дээрээс нь цас орсон зуд турхан өвчнөр өгсөн малыг зөвхөн малын эмч үзэж тодорхойлт гарах учраа малчдад малын эмч бүр нэхэж шаардаж эхэлсэн ба. Үгүй яач ба нөгөө эмч чи яач ба гэд. Ингээ сумын нам захиргааны гишүүд яаралтай хуралдаад удтал зөвлөлдөж байгаад нас тогтсон нэлээд хашир амьдралын хатууг туулж сурсан бих төрийг мөн хайрхан бариад юм малын эмчээр томилохоор болж л дээ.
Ингээ маргааш нь дахиад цугларч бэх төрийг дуудаа авчираад нам засгийн бодлого, цаг үеийн ажлын тухай синхрүүлээд чамайг итгэж ишээ томиллоо. Энэ бол онц чухал томил гэдгийг нь онцлон дурдсан баа. За тэгтэн эхлээд нь бэх төр баахан гачигдал зовлон тоожж үзснээ сүүлдээ дууга хураагаад хүрлээ гэдэг хэлсэн баа. Ер нь бол явах дургүй байсан. Бөхтөр тэгээд яванч гэсэнгүү үгүйч гэсэнгүү санаа алдаад гараа авчихсан юм байна л та. Нам захиргааны гишүүд ч гэсэн гарсан доор нь баярлцаагаад алсын нэг том барьгаад имжтэй болсондоо сэтгэл амарсан баа. Малын имж бөхтөр ч гэсэн нэг мэдсэн үзэгдэхэ болчих бүр орсургүй алхуулчихжээ. Гэтэл сарын дараа бөхтөр мөнх хайрханд очоогүй гэдгийг нь бүр сарын дараа бүгд мэдцгээсэн баа. Бөхтөр гэрээсээ гарч сураггүй алга болсныг сарын дараа сая бүгдээрээ мэдээд бөөн асуудал болж эрэл хайгуул болоод энэ тэрүүгээр хайж гисэн баа. Дээд удирдлагад энэ асуудал хурж танхай малын эмчийг аймаг сумын хэмжээнд 90 сурвалжлах аян өрнж гэлсэн баа. Ер нь бол зааста олдтгал юм бол хатуухан арга хэмжээ авандаа гэж төлөвлөж исэн баа. Энэ асуудлыг 3 сум хариуцсан хилцгийн залуухан төлөөлөгч даваад таалгаж өгсөн баа. Даваа түүнийг уул нь бол торноо л олчондоо л гэж бодсон юм байна. Учир нь тэр гимт хэрэгтэн байгаагүй. За мөн зөвхөн ажлаас бэрхшээс нэгэн учир хааны газар бие оторлож яваа гэд уул нь итгэжлээсэн юм байна. Гэтэл хайсны яг нөгөө сансан шин болоогүй буюу энэ хүний талаар даваа ямар сураг гаргаж чадаагүй байна. Ингээд зэрэгэлдээ сум аймаг Улаанбаатар хотод хүртэл түүнийг очиж болгоход газар танил нөхөд садан хамаатан гэд нэг бүрээр ирэл сураад олоогүй ерөөсөө мухардаж эхэлсэн. Тэр гэрээсээ гарч явснаас хойш 2 сар гаруй хугацаа өнгөрөхөд ахаад л ямар ч ор мургүй сураг байгаад ижилтэй. За бихтүрийн эхнэр нь хэлэхдээ болохоор гүйчтэй мөнх хайрханд малын эмчээр ажиллах болсон гэж хэлээд гэрээсээ гараа явсан да. Гэт тэгэхээр за ямар унаатай, хинтээ, хизээ, яаж авсныг нь мэдэхгүй гэж удаа дараа үнэн хэлсэн баг. Үгүй би яг хинтээ явсныг мэдэхгүй байна. Одоо малын эмч болно гэл ингээд тийшээ томилогдсон гэл гараа явсан гэдэг чинь. За тэгээ уул нь гэрээсээ хол өөр юмд байнга ажиллах хүн чинь өмсөх хувцас, биедээ хэрэглэх бусад зүйлээсээ эхлээд бэлдэх ёстой штэ. Бэлдээд авч явах ёстой байсан чинь бихтүр гэрээсээ юу ч авч гараагүй тогтогцсон маа. За энэ байдлыгаас нь үндэслээд гэр бүл төрөл төрөсөд манхан сумын удирдлага бихтүрийг Улаанбаатар хот бусад аймаг сум руу зүхтаж явлаа гэсэн ойлголтыг даваа ерөөсөд тэрийг итгэхгүй л гадсан юм байна л та. Харин гэр бүлийнх нь мэдүүлэгтэй болохоор гэрийнхэндээ үгчсэн гэхээр за би яасан ч мөнх хайрханд очихгүй заа юу. Эднэр намайг яавалчих яг тэнд очисон дор өстө үгсэн минь дээрээ гэж нэмж мэдүүлэг өгсөн маа. Тэгэхээр тийш явах үнэхээр дургүйсэн гэсэн. За тэгэхээр энэ нь нэг тийм шин таавар дэвшүүлэхэд хүргэсэн баа. Бихтүрийг жохон хэрэгснийг мэдэх цорын ганц хүн бол эхнэр нь байж болох болсон учраас 90 сурвалжлах шуурхай ажлын шугамар олон төрлийн арга хэмжээ авсан гэсэндээ ямар сэжиг цохолохгүй эхнэр нь нөгөө хилдгэлээ дэсэн. Үгүй явлаа гал явсан би мэдэхгүй л гэдээсэн маа. За тэгэхээр одоо тэгвэл түүнийг сургаар биш ирлэр олё гэж даваа эргэлзэлгүй шийдээд за ер нь бол амиа оролцсон байж магадгүй гэж таамагдчихвсэн маа. Ингээд сумын нам захиргааны удирдлага энэ байдлаа танилцуулаад түүнийг тус сумын нутагт ирж хайх өргөн арга хэмжээг зохион байгуулахаар нэгдэж эхэлсэн маа л та. Ингээд манхан сумын нутагт хээр өгсөн хүнийг ирж олно гэдг нь за ойролцоогоор ингээд хэлэхээр нөгөө л тал газар твэн хайхтаа ижлэхэн зүйл юм байна л та. Ягаад тэгэхээр цаст алтай өндөр уул гэдэг нь нүцгэн өвөө толгод биш. Учираас тэндээс нэг хүнийг хайж олно гэдэг нь үнэхээр хэцүүсэн маа. За алдарт 3 цэнхрийн асаг гад агуунаас ахуулаад эрэл хайгуул олон хоног үргэлжилсэн боловч ямар ч үр дүн гараагүй ажиг сэжигч гарч илрээгүй байна. Тэгээд энэ нь бүр яваандаа болохоор нөгөө алга болцсон бихтүрийн тухай элдв цуурхал явган яриа таамаглалыг дивэргэж өргөсөн маа. Тэгээ бодож эхэлсэн. Үгүй энэ юу н хайждаг хүн юм бол үгүй хийн гэдэг хүн гэх хүн ч гэсэн гарч ирсэн маа. Даваа хамаг анхаарлаа тавьж сумын нийт малчид өдөрт малт явдаг хүн бүрт за та нар мэдээтэй байгаарэ юмыг яаж мэдхүү хээр хүдээгаа цогцтой таарч магадгүй айж имэйлгүй хүн шиг ер нь их харж ажиглаж аваарай хил сураг болоорой гэд захиж сүүлдээ бүр баригад айл өрөх бүр тодорхой газар уул хатыг нь хуваарлаа өгөөд за та нар өнөөдөр энийг бүр хайнаа танах энийг ингээд хариуцч яваа гэд эрэл хайгуул хийлгэж үтсэн баа. Гэтэ хамгийн харамсалтай нь ямар сэжиг илэрхгүй хоног сар өнгөрсөөр түүнийг гэрээсээ гарч алга болсноос хойш бүтэн 4 сар хорсрог болголцсон. Хайц нь мэдэгдэхгүй. За тэгсэн чи яг энэ үед бас нэг хачиргалтай үйл явдал бос юм байна л да. Яас ингэж тэгсэн чи хэсгийн төлөөлөгч контортод сууж байхад нь ботхон баригадаас явж яана гэсээр баригадын тоо бүртгэгч тогтох ирсэн байгаа. Тэгээ юу ч хэлсэн гэхээр гойна манай баригадын хомчин цэнд гихч өхөр хурааж ирнгээд гэрээсээ гарч аваад одоо болтол эргэж ирэлгүй 7 хоног алга болчлоо.
Түүнийг эцэг их ах トゥ ай саагалтайхан тэр хавьдаа өхөр малын бэлчээрээр ирж хайгаад ерөөсөө олдоггүй. Тэг аргаа барьсандаа баригадад ирж мэдгдлээ гэсэн мэдээ ирсэн буюу ингээд 2 дахь уусраг болж гисэн. За хамтраалагчид танилцуулаад үргэлжлүүлээ. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Арчанчуулангийн анхны ундрагаас авсан аршаа хандгаатай жанчаалаа. Тэгэхээр Арчанчуулангийн аршааныг монголчууд эртээр үеэсээ олон төрлийн эмгэгийг илгааршуулах, биеэ эрүүл байлгах зорилгоор хэрэгжилж ирсэн эмч марамбууч гэсэн уг аршааныг хэрэглэхэд зөвлөдөг байсныг тухайн үеийн ном судартанд тэмдэглэл үлдсэн байдаг. За илгааршуулах чадварыг нь Монгол болон зөвлөлтийн эрдэмтэд 20 дугаар зуунд шинжлэх ухааны үндэслэлтэй судлаад энэхүү ундраг дээр нь төшгөлөн анхны бүтээгдэхүүн болон совилал байгуулсан байдаг. Хандгаатай жанчуулан аршааны их ундрагыг бохирдуулахгүй удаан хугацаанд онгон дагшин байдлаар нь хадгалах, за хойч үедээ өвлүүлэх үүднээс 2011 оноос ундрагыг нь онцгой хамгаалтанд авч хэрэглэгч болонд хүрэх зорилгоор хаанч хизээж хэрэглэхэд хялбар хүнсний эрүүл ахуйн шаардлагыг хангасан савлгаатаар үйлдвэрлэх болсон юм байна. За хандгаатай жанчуулан хэрэглэгчид олон жил таашааж ирсэн. Тэгээ байгалийн чанараа алдалгүй хэрэглэгчдийн гарт очиж байгаа нь мэрэгжлийн байгууллагын лабораторийн дүүгнэлт эрдэмтэн болон эмч нарын судалгаагаар батлагдж байгаа. За олон жил ууж хэрэглэсэн хэрэглэгч нарын үр дүнгээрээс нотлож байгаа гэсэн. Тэгэхээр та өөрийн бол хайртай хүмүүсийн эрүүл мэндийг даатгаад дэлхийд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэл үндэсний брэндээ бас дэмжээрэй. За тэгээ Дүү аймгийн Эрдэнэ сумын брэнд анхны ундрагаас авсан хандгаатай жанчуулан гэж байна шүү дээ. Уусаа тэр нөгөө хандгаатай гэл яаж чаар ялгагдчихтэй мэлээ дээ. Гадна талдаа хандгааны зурагтай байж байдаг. Холбогд хуудасны дугаар 88 37 73 88 35 37 73 гэсэн дугаар холбогдож лавж асуух боломжтой. Тэгэхээр та хаанаас л хаанаас авах бүрэн боломжтой ах нэ. Баярлалаа хамтран ажилласан Арчанчуулангийн анхны ундрагаас авсан аршаа хандгаатай жанчуулан байлаа. Баярлалаа. За ингээд нэгийг олохгүй ажил араас дахиад нэг хүн олдохгүй ороод ирсэн л дээ. За тэгэнгүүт нь даваа тэр дөрөө мордож зохих хүмүүстэй уулзвал бас сэжигтэйгээр нөгөө хүн алга болсон байж л дээ. Ингээд энэ асуудлыг сумын захиргаанд ярьж улмаар аймгийн аюулаас хамгаалах хэлтээс цагтан сэргийлэх ангид мэдэгдээд сумаас хүн гаргаж ирж хайх 2 дахь хэрэг гаргахаар болсон байна. Ингээд магадгүй энэ 2 хүн хүний явдал нэг одоо учир зангилаатаа тий энэ нэг хэргийн сэжүүрч байж болно гэж бодсон байна. Ингээд цэндийн алга болсон байдлыг мэдэх хүмүүсээс нь тодруулж шалгахад тэр хууч хөвчтэй хүн амьтантай тэр бүр ер нь нэг тийм дуугарч юм яриад байдаггүй. Дээрээс нь сургууль сурж байгаагүй учраас боловсралгүй бичиг үсэг мэддэггүй их ядарсан хүн байдаг юм аа. Гэхийн зэрэгцээ эхнэр нь их сэргэлээ. Ажил хөдөлмөр сайтай, яриа хөрөөтэй нөхрөөсөө буцалтаа нийлж нөхцдөг тэр айлыг ганц авч явж байгаа хүн нэ. Нөхрөөгөө л авч явдаг юм даа л гэж ярьсан баа. За гэтэл цэндийн эхнэр баяр нөхрөө алга болохоос 10 хоногийн өмнө сумын төвд ирээд буцаж харилгүй нэгдлийн жолоо чимэд гихчтэй нийлж нөхцөөд одоо тэднийд байгаа гэсэн дам яриа сонсогдож ирсэн баа. За тэгэхээр түүний мөрөөр судалгаа хийхэд үнэхээр цэндийн эхнэр баяр махан сумын төвд ирээд хэд хонож байгаа нь яг үнэн болж таарсан. За баярыг дуудаж ирүүлж уулзахад тэр цэндтэй суугаад 10 гаруй жил болсон. Дундаасаа 3 хүүхэдтэй. Гэрэн тэр ботхны хавцалтайгаа манай хадам талхаагийнхантай хамт байдаг. Нөхөр цэнд гэрте байгаа. Тэр малаа хариулаад байж байгаа гэж ярьсан байгаа. Тэгтэл ингэж яриад байгаа боловч баярын царайд нэг л тийм уйдгар гуниг гүн бодолд харагдаад яриад байсан юм байна л да. За тэгэхэд асуусан ба яагаад гэрээсээ гарч сумын төвд ирэх болсныг сонирхоход үгүй би тэр цэндтэй чи амьдрах ямар сонирхол байхгүй. Тэр бид хоёрыг аав ээж ах トゥ нар хооронд нь ер нь бол албадаас суулгачихсан юм. Би өнчин хүн. Хүний иргэшээлд орсон болохоос биш тэр бид хоёр сэтгэл нийлж суугаагүй. Цэнд бол эмэгтэй хүний сэтгэл санаа таалагдах хүн биш. Мэдрэл муутай, өлөг хууч өвчтэй. Юу ч мэдэхгүй зөвхөн хонил хариулдаг. Гэр орны амьдрал огт мэдэхгүй. Юусоо юу ч хийдэггүй юм хүн байгаа. Би тэр айлыг эцэг эхийг нь бодож олон жил авч ганцаараа явж байна. Энэ хугацаанд 3 хүүхэд төрүүлсэн. Тэгснээ араас нь хүүхдүүд маань ч цэндийн хүүхдүүд биш л дээ гэд дугаарсан байна. Тэгэхээр 3 хүүхэд гурлаа биш л таарсан. Тэгэхээр үгүй чи одоо тэгээд хаана хинээд байгаа юм гэхэд би чимэд жолоочтой амьдрахаар болоод тэдний ирсэн. Одоо яасан ч буцахгүй хүүхдүүдийнхээ амьдралыг бодно гэж хэлсэн байна. Тэгэхээр за цэвүүл цэнд гэрээсээ гарч алга болоод 7 хоног байна. Гэхэд баяр жишимчгүй тийм үү. Тэр чи яхав дээд үл үхэл эзтэй гэж хэлээд зоримог гэгчнүүдээс нарсан байна. Тэгэхээр та яахаараа ингэж ярьж байгаа вэ гэж хэрэг хүн асуухад цэнд намайг салж явах юм бол үхэн гэж л ярьдаг байсан юм. Тэр намайг нэг удаа хүрхэн ахындаа очиж хит хонсох хаагуур хоолоогоо дутуу огтлоод хээр ухаангүй хэвтэж байсныг нь манай баригад яхаа осон л байлаа. Одоо тэр үхсэн байж таарна. Гэхдээ юм мэддэггүй дуу гардаггүй хүн юм бол яаж үхэх ер нь яаж мэддэг вүлээ гэхэд үгүй намайг хаяад явхаар амьдралгүй болно гэдгээ ер нь бол ойлгох хэлгүй гэж баяр хэлсэн байна.
Ингээд даваа сумын захиргааны шийдвэрээр комисс томилуулаад цэндийг ирж хахаар машинтаа 10 гаруй залуусын хамт баяр сумын нарийн бичгийн дарга нарын хамт яваад цэндийн гэрт очиход нь түүний аргаа барсан хөгшин эцэг их хоёр нь уйлаад өгцөн баг. Ингээд даваа эрлийн хүмүүсийг морьтой явганаар 4-5 хэсэг болгож хуваарлаад эрэлт гаргаад өөрөө сумын нарийн бичгийн дарга цэн даяар шамт мориор хайсан юм л да. За тэгсэн замд нэг хар нохоо таарч хуцаж ирсний сүүлээ шарав эрхэлж өндөр уулын зүг хит харааснаа зам хөндлөсөд архирч эхэлсэн баг. Тэд үл таних итгээд ааштай нохоо гайхаад цаашаа яваад гисэн байна. Гэтэл нөгөө нохоо ч алга болчихж л тээ. Тэр хоёр хөх өндрийн орой дээр гараад дурандаа суутал холгүй хэнийг хаттай ингэр даган налааж байсан хонин сүрэг урдаасаа ямар нэг юмнаас үргэж бөөгнрөөд эргэж хошуураад тэрүүгээр л нэгэн булаад байсан юм байна. Тэгэхээр тэр хатан дотроос нөгөө нэг хар нохооч гүүж харагдчихлээ. Тэгсэн тэрнээс л нөгөө хонь үргээд байсан юм байна. Тэгээ бодож эхэлж "Гүй энэ нохоо яагаад гинэт гараад ирэв? Өмнө нь юусаа харагддаггүй байсан юм да" гэж бодоод дурангийн харааг тэр зүгтэн чиглүүлээд нэлээд удаан ажиглаж эхэлсэн ба. Тэгсэн чинь энэ нохоо цэндийх байж болох юм. Түүний эхнэр нэг амандаа тэр нохоотойгоо нөхрөө хань болгоод хонь хариулахаас өөр юм мэдэх юм байхгүй гэж хэлж байсан нь даваагийн санаанд тод буусан ба. Тэгэхээр энэ цэндийн нохоо нөгөө хонь хариултаа дагуулж өгдөг нохоо мөн бол таарлаа гэж утсан ба. Ингээд сумын нарийн бичгийн дарга одоо хоёулаа тэр нохоо байгаа газраар очие гэж хэлээд хад асахтаа байц ул руу мацаж эхэлсэн ба. Арай түрүүний тааралцсан нохоо биш байгаа ч гэсэн бодол төрж. Ингээд тэр хоёр өндөр хөх уулын ингэрээр хирж хад асахтай газраар морио хөтөлж явсаар нохоо харагдсан газрыг чигт хүрсэн боловч нохоо чухам яг хаана байсан баримжаа мэддэхгүй байсан маа л да. Араас нь ингээд авсан учраас. За бөөн хад асгал битүүрээд ээж. Ингээд нэг хэсэг хадны залгаа өндөр илгэн хөх хад үргэлж харагдчихлээ. Тэгэхээр тэр илгэн хадны үе заг дотроос нохоо харин гарч ирээд хит хуцаас сүүлээ шарваад адгуу самтны баяр хөөрөө илтгэж эхэлсэн ба хүн хараа баярлдаг шиг. Тэнгүүтээ тэр нохоо буцан хараад даалд орсноо дахиад гарч ирээд байсан ба. Гэхдээ тийшээ нь очих ямар ч боломжгүй байгаад байсан юм байна л да. Тэгээд бодохны тэнд нохоо эзэн байгаа л юм байна. Хатан хавцлаас унаж бэрцсэн юм уу? Эсвэл хорлогдсон, амиа хорсон дэж магадгүй гэж үтсэн маа. Гэтэл тийшээ очих гэхээр нөгөө айхтар хат асах саадлаад байж. Нохоо алга болсноо удалгүй өөр газраас харин гарч ирээд төрөөчийн адил эрхэлж сүлээ шаруулж орж гисэн маа. Давааг зориод буцаж явхаар нөгөө нохоо чинь гаслан гянаад замыг нь хаагаад юус явуулахгүйсэн юм аа л да. За тэгээд нохоо нэг зүг дагуулж буг анзаарч араас нь дагаж гисэн маа. Нохоо их л дуртай айтаагаар замаар өөрийгөө замчилж ингэж дагуулж гисэн маа. Тэгсэн чинь нөгөө хин ч олох аргагүй мухар агууд цэнд бүсээрээ хатны өнцгөөс боомлж амнасаа хүнөөсөн байдалд толцсон маа. Нохоо өмнө очиод гаслан хязгааргүй харамслаа илэрхийлж байсан. Хөрхийн тэр нохоо эзний өвхөр дагаж аваад хээр өгчхээр нь дэргэд нь ирээд гэртээ очиод байдаг байсан маа. Ерөөсө гэрлүүгөө нэг очичгүйгээл буцаж энэ газар нь ирээд байсан маа. Ингээ ирлийнхэн маргааш нь манган сумын төвдөрж цэндийг осон тухайга аймаг суманд мэдгдсэн маа. Даваа арай хээш нэг сураггүй осон хүнийг осон ч гэсэн нөгөөг нь ирэн сурвалжлах ажилдаа эргээд орсон маа. Сум аймагаас ч хүн хүч гаргаж олон удаа ирэл хайгуул болсон боловч ямар сэжиг байхгүй тэр чигээрээ байсаар бүтэн 6 сар өнгөрсөн. Цуснд гарсан айл амтнд доошоо нүүж хар ус нуурын хөвөө зэргийн голоор намаржандаа босон байсан. За ингээд бэхтүрийн алга болсон асуудал нутгийн хүн амтнд бараг л мартагдсан ч гэсэндээ түүний эцэг их гэр бүлийн хүмүүс хилтэс сэргээлхийн түүний дотор манган сумыг хариуцсан эсгийн төлөөлөгчийн санаа бодлоос ногт гарахгүй л ажил дээ. Ингээд түүнийг эрен сурвалжлах үйл ажиллагаа тасралтгүй явагдчихсан. За бусад хот аймаг газраас харьяа газар та эрен сурвалжлагад болохгүй байна гэсэн хариу илрүүлсэн баа. За би нэг ханиалгаад байна. За баярлалаа. За ингээд хайсаар л байсан. За тус сумтай залгаа нөгөө хүн хайгаад байсан чинь хариу гарахгүйсэн л та. Тус сумтай залгаа зэрэг мөн хайрхан дууд чандман мөс сумуудад эсхийн төлөөлөгч байнга авч эрен сурвалжлаг байсан боловч үр дүн ахаал гарахгүйсэн. За тухайн үед намар оройхон болж байсан үйл юм аа л да. Эсийн төлөөлөгч дууд сум орохоор манган сумаас баруун хойшоо морьтой гарч дунд цэнхрийн амаар өнгөрч их захирын хормоогоор тахилт руу орох замаараа ганцаараа явж исэн юм байна. Тэгээ явж байгаа замдаа захирын уулууд ажиглан явтал их захирын игц хоошоо хар ус нуур харсан илгэн хадны ингэрээр том хар шувуу нисэж буугаад байгаа нь ажиглагдсан юм байна. Нилээл том шувуу зүгээр ингэ нисэж буугаад байж. Тэгэхээр нь тэрхэн хооронд орсоргүй алга болсон бэхтүр санаанд нь ороод шалгаж үсгэр шийдэж мориож өдөрлөж орхиод хат руу мацаж эхэлсэн байна. За ер нь бол жаахан л эвгүй гიშг бол хатнаас хийсч хүмээр их л эвгүй газраар явж исэн юм байна. За нэг мэтгэл тэр уулын тал тунд нь очсон ингэ явж исэн.
Эргэж хаартал толгойн эргээд буцаж буух ямар ч аргагүй мэд санагтаад айж эхэлсэн маа. За ганцаараа ингэж явах нь яах аргагүй ослоо гэдгийг сая ухаарсан боловч талд нь орсон байсан учраас тэнд замаасаа буцах аргагүй байж. За тэгээд ингээ очихт нь яг төхөөд ирэнгүүт нь л тас толгой дээгүүр нь эргэлдээд байсан. Нөгөө том хар шуунууд нь нэлийх тас шуу байсан юм аа л да. Тэгэхээр нь за энэ их л учиртай улай гарсан байна. Ийм хатанд чон хөрөөс идэж чадахгүй одоо ч янгирын орооны цаг. Тэгэхээр янгирын тех нэгнийгээ хадруу мөргөж алсан байж болно гэж бодоод буцах гэснээ за охид юм өссөн ирсэн юм үзчихье гэж бодсон маа л да. За ингээд уулын хормоогоор оргилгоод 800 м орчмын хэртэй явж чадал хөвөнтэй бордол явранхай хөглөрч харагдсан байна. За ихэ танил. Орой харахаар ингээд хоолоос ирүүлцэж. За тэгээд харсан чинь хүүнтэй дээлийн уранхай гарсан харагдаж гисэн юм л да. Тэгэхээр нь бэхтүр гэрээсээ нэрээ ийм дээлтэй явсандаа гэсэн гинэ санаанд орж улам болгоомжилж гисэн ба. Харин хүний цогцсны үлдэгдэл харагдахгүй байгаа нь ачиргал төрүүлж гисэн. Тэгээд авдрын чинээ чулуун дээгэр тэгнэн давтал хүний ялзарч муудсан арга ясан дээр гинт орсон ба. Балмагдахтай хальт гიშгээ талтарч байж шахан хадны өнцгөөс азар барьж чадахгүй бол улаа үтсэн тасын хоол болох нь эргэлзээгүй байсангүй өөрөө ч унаж өгөхөд бэлэн байсан. За тэгээд даваа ахиж ийшээ дээшээ гарч чадлаггүй хадны үед дамжин зайлж хэдэн цаг явж байж бүрий болох үед арай гэж нөгөө хаднаасаа буусан байна. Харин чөдөртөө морин байгаагүй. Явган сумын төрөө явсараа байгаад шүн өнгөрсөн ба. Шүний аниргуу дунд морь түргэх чимээ гарах зүгт очвол морин нөгөө юутайгаа явж ижилтэй чөдөртөө явж иж. Ингээ маргааш нь сумын төвөрж захиргаанаас комисс томилуулан гэр бүл ах дүү төрөл төрөст нь хариуцлагт нь зоолон хүмүүсийг газар дээр наваачин үжид сургуу болсон хүний эрлийг нь мухарлсан юм байна. За тэгээ мөн хайрхан тэр жилдээ л бие даасан сум болж хувирсан буюу хоёр хүнийг нэгийг нь хогоор нэгийг нь тас шуугаар болсон баг. Гэтэ бас мундаг болж байна тий. Ууггүй хөзөлдөж байгааз. Тийм шүү. Чөлөө бас нэлээд дээр үе хэрэг үстэй. 60 оны хэрэг. 60 оны хэрэг байсан шүү дээ. Тэгэхээр нөгөө нохоо гэдэг нь яг хоо цагдаагийн ажил тусалдаг нохоо байдаг. А энэ нохооны хувьд болохоор эзний олж өгсөн. Харин тийм. Тэгээд ер нь бол энэ нохооч бас аюу мундаг болдог шүү дээ. Өндөр танар гэл ингээд сайн мэддэг л. Тэгээ угаасаа хонь жоохтой байнгын л хань болж явдаг чинь нохоон л байж л тээ. Тэгээд боож өгсөн газрын мэдээд ахаар орхиж чадахгүй л дахин эргэж очиол ингээд хүн л царай алдаад олж өгчихгүй л яваад байдаг байж. Олж. За баярлаа. Энэ төрөний нэвтрүүлэг өндөрлөе. Студид хөтлөгч Ханцаа Амийн найруулагчаар өндрөх нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар MJ Motors Mongolia, Марж Жанчуулынгийн анхны өндрхаас авсан аршин хандгаатай жанчуулан байлаа. Өргөжлүүлэн та бүхэн маань томчуудын шууд нэвтрүүлэг хүлээн авсан сонсорой. Түр баяртай. Баярлаа. Баярлаа.